Энэ удаагийн дугаараар яг одооноос шууд хэрэгжүүлэх боломжтой анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх хэдий даруудыг та бүхэндээ хуваалцах болно. За эхний арга нь олонгууд нь physiological site гэдэг амьсгалын техник байгаа. Яагаад амьсгалахаар анхаарал төвлөрөлтөй холбогдож байна вэ гэхлээр хүн стресссэн, сандарсан, хэд их бодол дарагдсан үед амьсгал нь өөрийн мэдлгүй богино бөгөөд өнгөц болдог. Өнгөц амьсгалаа гэдэг нь ууш руу хангалттай хэмжээний агаар орж ирэхгүй байгаа гэсэн үг. Ингэснээр уушны хамгийн гүнд нь байдаг цулцсан гэж нэрлэгдэх хэсрүү хүчил төрөгч хангалттай орж чадахгүй болдог. Уушны цус нь цус руу хүчил төрөгч шахаад тэгээд нүрс хүчлийг нь гадагшлуулдаг үүрэгтэй. Тэгтэл буруу амьсгалаад байх юм бол энэ солилцоог дэмжиж чадалгүй тархи руугаа зовх хэмжээний хүчил төрөгч явуулах нь фейлдэд эцэст нь төвлөрөлд муудна гэсэн үг. Угаасаа тархи гэдэг өөрөө маш их хэмжээний энерги хэрэглэдэг эрхтэн бөгөөд энэ энергийн их үүсэр нь эс. Харин эсийн энергийн их үүсэр нь хүчил төрөгч байдаг. Тийм болохоор зөв амьсгалж байж л зөв төлөвлөн гэсэн үг. Мөн түүнчлэн бидний уушны цулцангийн үйл ажиллагаа цусны хүчин шүрхтийн тэнцвэр болон тархины судасны агшилт хилдэд хүртэл нөлөөлдөг. Хэрвээ нүрс хүчлийг багтах юм бол цус чөлтөг болоод тархины судас агших хандлагатай болдог бол нүрс хүчлийг ихтээд эхлэх юм бол зүрхний цохилт нь нэмэгдээд амьсгал давшдаж тархинд аюулын тохио өгөөд хүний тэм цэцэл зүгт горилоо шилжүүлчихдэг. Ингээд эхлэх юм бол анхаарал олон дэш сарнаа гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол зорилго нь зүгээр илүү хүчил төрөгч авах биш. Гол нь хүчил төрөгч нүрс хүчлийн тэнцвэрийг нь зөв болгох явдал юм. Тэгээд түрүүнд дурдсан physiological site яг үүнд тусдаг гэсэн үг. Хийх арга нь бол маш энгийн. Эхлээд хамраараа гүнзгий амьсгаа авна. Тэгээд амьсгаа гаргахаас өмнө дахиад нэг удаа нэмэлтээр богино амьсгаа авна. Тэгээд амаараа амьсгаа удаан бөгөөд бүрэн гаргана. Үнийг 2-3 удаа хийгээд л хангалттай. Эхний гүн амьсгаа болонгууд нь уушийг тэлэхэд тусалдаг бол хоёр дахь богино нэмэлт амьсгаа нь уушны гүнд бүрэн нээгдээ байсан жижиг цулцангуудыг дахин дэлгэхэд тусалдаг. Тэгээд дараа нь удаан амьсгаа гарах үед уушин дотор хуримтлах заагаарыг илүү сайн гадагшлуулад нүрс хүчлийн хэмжээг зохицуулахад тусалдаг гэсэн үг. Тэгээд дараа нь удаан амьсгаа гаргасан үед нь уушны дотор хуримтлах заагаарыг илүү сайн гадагшлуулж нүрс хүчлийн хэмжээг зохицуулна. Ингээд амьсгал гүнзгийрч зүрхний цохилт аажмаар тайвширч мэдрэлийн систем аюулын горимоос 50 горимлоос шилжээд одоо хийх гэж байгаа зүйл дээрээ төвлөрөх нь байна. Тийм болохоор ажил эхлэхээс өмнө хурал цуглаанд орохоос өмнө хичээл хийхээс өмнө эсвэл толгойн дотор хит их бодол дүүрсэн үед 2-3 удаа physiological site-ыг хийгээд үзээрэй гэж зөвлөх байна. Дараагийн хүчин зүйл болонгууд нь гэрэл байгаа. Ажлаа хийх гэсэн ч зарим тохиолдолд магадгүй бид нарын тархи өөрөө бүрэн сэрэг байж болдог. Үүдийн сэрэг хамгийн том хүчин зүйл болонгууд нь нарны гэрэл байгаа. Хүн нарны гэрэл гэх мэт хүчтэй хурц гэрэл нүдэ өртүүлэхэд харааны цаана байдаг хэмжигчиг зүйл нь хэмжээд биеийн дотор цагийг нь хасааж өгдөг. Бид нар ч угаасаа байгалийн амьтад байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь хэд хэдэн судалгаанууд нарны гэрэл танин мэдхүү ур чадруудыг дээшлүүлдэг нь нотлогдсон байдаг. Угаасаа хар ухаанаар бодоод үзсэн ч одоо иймэрхүү нэг тийм бүрэмхий, харанхуй айлсэл тийм бараан үйлэрхэг өдөр би цаанаасаа л нэг тийм нозоолттой байгаад байдаг шүү дээ. Тэрний цаад хүчин шалтгаан болонгууд нь бид нар хангалттай их гэрэл аваагүйс болж байгаа юм. Тэгэхээр ажил руугаа за ингээд алхаж явж чаддаггүй юм бол ядаж 5 минут ажлынхаа гадаа очиод нарны гэрэл байх юм ч бол. Гэтэл ихэнх Улаанбаатарчуудаа машинаар ажил руугаа явж байгаа юм чинь за хангалттай да. Нарны гэрэл хангалттай авч байгаа гэж бодоод байдаг. Гэтэл энэ бол маш том эндүрэл. Гэрлийн хүчийг хэмждэг лакс гэх тийм хэмждэггүй байдаг. Тэгээд энэ хэмждэгхүүнээр нарны гэрэл тусах нь 32,000-аас 100,000 лакстай тэнцдэг бол машин дотор ороо суучих юм бол энэ ердөө 800-аас 3,000 лакс болдог. Өрөөнд дотор юм бол бүр 50-аас 500-ийн оронд байдаг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүхэлдээ 2,000 дахин бага байх боломжтой гэсэн үг. Иймээс машин дотор байх нь аль эсвэл өрөөнд дотор байх нь ердөөсөө хангалтгүй. Ажил руугаа орохоос өмнө заавал нарны гэрэлийг мэдрээд орчих хэрэгтэй. Мөдийн цайны дараа нойр хүрэх гэдэг байвал бас нарны гэрэл байх нь чухал байгаа шүү. За дараагийн тип рүүгээ орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Германы Deng Pharma-гийн Cremagnes-ийн тусалцаатаар та бүхэнд хүргэж байна. Cremagnes болонгууд нь магний болон кератин хосолсон нэмэлт аминдин байгаа. Тэгээд магнигийн хувьд болонгууд нь 200 мг, кератины хувьд болонгууд нь 3000 мг ийм агуулмжтай байгаа. Тэгээд яг одоо ингээд зах зээл дээр маш их хэмжээгээр кератин болохоор байгаа. Гэхдээ тухайн кератин нь яг хаана үйлдвэрлэгдсэн бөгөөд аль улсын стандартаар үйлдвэрлэгдэд борлуулагдаж байгаа гэдгийг та бүхэн маш сайн анзаарах хэрэгтэй. Тэгээд Cremagnes нь болохоор мэдээж monohydrate буюу хамгийн сайн одоо нарийн стандартын дагуу хийгдсэн бөгөөд герман чанартай юм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд герман болохоор дэлхийд дээрх одоо хамгийн нарийн үйлдвэрийн болон эми стандарттай ус гэж явдаг. Тэгээд тэр дундаа Германда цор ганц ингэ зөвшөөрөгдсөн нь болохоор Kera Vitalis гэдэг үйлдвэр байгаа. Тэгэхээр энэ Kera Vitalis гэдэг хамгийн нарийн бөгөөд хамгийн чанартай үйлдвэрээс гарсан Cremagnes болонгууд нь маргаангүй одоо хамгийн сайн сонголтуудын нэг байгаа бөгөөд хэрвээ та өөрийнхөө тархины болон булчингын амин дэжилтэд анхаармаар байх юм бол Cremagnes-ийг сонгоорой гэж зөвлөмөр байна. Тэгээд Cremagnes маань одоо танд хамгийн ойрхон байгаа бүх эми сангуудаар хултаалагдж байгаа шүү. Ингээд дараагийн сэдв рүү орцгоё. За 3 дуурт нь болонгууд маш сонирхолтой гар утсны талаар. Бид нарын орчин цагийн хүн төрөлхтөд бид нар бүгдээрээ угаасаа гар утснаасаа болоод анхаарал төвлөрлөө
алдаад байгаа гэдгийг бол ойлгоцсон байгаа даа. Гэхдээ дийлэх нь өөрсдөө төвлөрийн гингүүд нь ширээн дээр магадгүй гар утсаа нөгөөд чинь харуулаад тавих, эсвэл notification нь унтраах, airplane mode дээр нь тавих гих мэтлэн байдлаар үүсдэг ч гэсэн эдгээрийн аль нь ч хангалттай сайн үр дүнгээ бол хөгжиж чаддаггүй. Brain Drain гэдэг байгууллагын судалгаагаар нийт 520 орчим хүмүүсийг цуглуулад 3 бүлэгт хуваагаад адилхан маш амархан хэмжээний танин мэдхүй бөгөөд агаар төлөвлөлийн тест явуулжлаа. Тэгээд тэдгээр 3 бүлэгт хуваасан хүмүүсийнх нь эхний бүлэг нь олонгууд нь гар утсаа ширээн дээр тавиад нөгөөд чинь тавиад харуулж, хоёрдугаар бүлэг хүмүүс нь олонгууд нь гар утсыг нь карбон дотор айлсэл цөгөн дотор нь хийлгүүлээд хамгийн сүүлийн 3 дугаар бүлгийн хүмүүсийн олонгууд нь өөрсдийн гар утсыг нь бүр өөр өөрөнд ингэ тавьсан байна. Тэгээд эдгээр бүх бүлэг хүмүүсийн гар утсан дээр нь ямар ч notification ирэхгүй бөгөөд тэр тохиргоон дээр нь тавьсан байхад нь тестийн хариуг нь ингээд шалгахаар хамгийн өндөр он авсан бүлэг хүмүүс нь хамгийн муу он авсан бүлэг хүмүүстэй харьцуулахад бүхэлд нь 16% ялгаатай байсан байна. Тэгэхээр мэдээж ойлгомжтой хамгийн сайн он авсан нь болгоод гар утсаа нөгөө өрөөнд тавьсан хүмүүс бөгөөд хамгийн муу он авсан гар утсан доошоо харуулад ширээн дээр тавьсан хүмүүс. Тэгэхээр үүгээр юуг илэрхийлж байгаа юм бэ гэвэл бид нар зөвхөн гар утсаа ширээн дээрээ тавиад тэрдээс notification унтраах юм тийм зүйл болгонгууд нь хангалттай сайн үр дүнгээ бол өгч чаддаггүй. Хамгийн гол нь бидний нүдний буланд нь гар утас байна гэдэг нь тэр их хэмжээгээр бидний агаар төлөвлөлийг далд ухамсартаа алдаад байгаа гэсэн үг. Гар утас байх төдийдл бид нар магадгүй тухайн гар утсаараа хийх боломжтой үйлдэлүүдэд толгойн дотор далд ухамсартаа бодоод тэгээд тухайн зүйлдээ ингэ сатаараад яваад байдаг гэсэн үг. Хэрэв болж өгөх юм бол ямарваа нэгэн чухал ажлынхаа өмнө гар утсаа битгий ширээн дээрээ тавиараа тэгээд төвлөрч суугаад хичээлээ хийх өөр юу гэдэг ямар ч хамаагүй таск хийж байгаа үедээ болж өгвөл гар утсаа ердөөсөө нүднээсээ далдуур цүгэн дотроо нэг бол өөр нь тавьж гэж маш хүчтэй зөвлөмөр байна. Тэгээд энэ болгонгууд нь маш их сайн үр дүнгээ өгдөг арга бөгөөд би зөв өдөр тутамдаа хэрэгэлдэг арга учраас та бүхэнд хүчтэй санал болгомоор байна. За дараагийн арга болонгууд нь бусад зүйлсээ төлөвлөх талаар. Компьютер дээр та бүхэн мэдэх юм бол Chrome ч юм уу ямар нэгэн браузер үүсгээд Facebook нэгээд, Instagram нэгээд, YouTube нэгээд, Gmail нэгээд гих мэтлэн байдлаар олон табын нээгээд байх юм бол нэг тусам дийлэх компьютер болонгууд нь тухайн бүх та будгийн зэрэг ачаалж чадахгүй меморийн дүүрээ тэгээд явандаа гасаж эхэлдэг. Тэгээд үүнтэй яг адилхан дүр зураг бидний тархин дотор явагдаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүний амьдрал дотор хэр их хэмжээгээр шийдвэрлээгөө тухайн өдөр шийдвэрлэх ёстой асуудлууд байна. Тэр их хэмжээгээр бид нар бусад зүйлсээс сатарах нь илүү их болдог. Тэгээд угаасаа л бид нар мэдж байгаа амьдрал байвал өдрөөс өдөрт бангдгүй ингээд цаг тутам шийдвэрлэх ёстой асуудлууд араас гарч ирдэг. Тэр мэйл хариу бичихгүй бол, тэр захиалгыг хийхгүй бол, тэр төлбөрийг шилжүүлэхгүй бол, тэр мессежд хариу өгөхгүй бол, гэрээ зэрлэхгүй бол, хүсээ авахгүй бол гэсэн байдлаар бид нар тухайн асуудлуудаа бодсоор байгаа. Тэгээд нэг л мэдхэд нэг өдөр өнгөрчдөг шүү дээ. Тэгэд эдгээр асуудлуудыг заавал бүгдийг тухайн момент угаасаа шийдвэрлэх албал байх. Угаасаа бид нарт тийм потенциал жоох шийдвэрлэж чадахгүй. Хамгийн гол зүйл нь олонгууд нь тухайн асуудлаа хизээ хаана юуны дараа бид нар шийдвэрлэх юм бэ гэдэг тэр төлөвлөгөөгөө гаргаад гол ажилдаа орчих юм бол бид нар бусад зүйлсээр болгонгууд нь ердөөс сатархаа болдог. Тэгэхгүй яг ажил хийж байгаа ч юм уу яг фокуслох хэвээр ажлынхаа өмнө ирчээд өнөөдөр би чинь тэрийг яалаа. Өнөөдөр би чинь тэр үнийг хариу бичвэн ш. Өнөөдөр тэдэн цагаас ингээд хуралтай мэй гэх мэтлэлээр бусад нөгөө таскуудаа бодоод гол ажлаа төлөрч чаддаггүй. Тэр мэдрэмжийг бол магадгүй хүн авч ирсэн байх. Тэр асуудлуудыг хамгийн гол нь шийдвэрлэх алба байхгүй. Хамгийн эхлээд ердөөсөө тэд нараа төлөвлөж өстэй. За яаж төлөвлөх юм бэ гэвэл нөт дээр ч юм уу аль эсвэл ямар нэгэн үзэг цаас гаргаж байгаа тухайн өдөртөө хийх ёстой ажлуудыг бүгдийг нэг нэгээр чагсаагаад бичнэ гэсэн үг. За жишээл магадгүй миний хувьд болонгууд за өнөөдөр амралтын өдөр байна. Амралтын өдрийн орой би ингээд гэрээ цэвэрлэх хэвээр, хогоо гаргаж авах хэвээр. Тэгээд энэ бичлэгээ хийж дуустайгаа дараа бүх тоног төхөөрөмжөдөө хураах хэвээр. Тэгээд унтахаас өмнө маргааш өглөө 9 цагт бичих хэвээр мэйлээ. Би бүгдийг скежюл хийгээд тэгээд Gmail дээр оруулсан байх хэвээр. Гэдэг таскууд байна. За эднэрийг нэг бүрчлэн бүгдийг бичих юм бол дараачийн алхам болохоор тухайн бичсэн зөвлөдөө тус бүрчлэн захиалга оруулах хэвээр. Захиалга гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл би тэр үйл ажлын дараа магадгүй тэрийгэ дууссанхаа дараа эсвэл яг тэдэн цаг гэхэд би тэднэрийг хийнэ гэж бичих хэвээр. Иймэрхүү байдлаар бид нар хизээ хаана яаж вэ гэдгээ төлөвлөхгүй байх юм бол тухайн төлөвлөгөө нь байхгүй байхаар тарих болонгууд нь санаа амрахгүй юм байна л да. Хамгийн гол нь хизээш тэр тий хүнлөө ингээд захиалга хийхэд байгаа. Хизээш ингээд мэйлээ бичих гээд байгаа. Эдгээр зүйлүүд нь тодорхой биш байх юм бол хүний тарих тухайн зүйлдээ санаа зовоод тэгээд үүнээсээ болоод анхаарал төвлөрөлт маань тийшээгээ чиглээд байдаг гэсэн үг. Тэгэхээр заавал тухайн зүйлүүдээ хамгийн гол нь хизээ ямар үйлдлийн дараа аль эсвэл хэдэн цагт хийх ёстой юм бэ гэдэг бүх тэр нарийн төлөвлөгөөгөө гаргаад тархиа амраах ёстой. За үүний дараа та бүхэнд хэдэд товчхон бөгөөд тодорхой анхаарал төвлөрлийн нэмэгдүүлэх богдхон типүүдийг хүргэе гэж бодож байна. За эхнийх нь болонгууд нь орчны чимээний талаар хүн ямар орчин шимээнд хамгийн өндөр зэгтээ анхаарлаа төвлөрүүлэх боломжтой байдаг юм бэ гэвэл 70 дБ-ийн noise буюу 70 дБ-ийн орчин шимээ гэсэн үг. Энэ болонгууд нь кофе шоп аль эсвэл байгалийн шимээ, гал ноцож байгаа шимээ, гол орхины шимээ гих мэтчлэн тодорхой хэмжээний давтамжтай, дөлгөөн, долгионтой тиймэрхүү орчин болонгууд нь хүний тархи хамгийн сайнаар ажиллаж чаддаг гэсэн үг. Тийм учраас хэрхэн ингэж чимээгүй байж болохгүй аль эсвэл хэтэрхий шуугантай байж болохгүй тодорхой хэмжээний орчин шимээ орчиж хүн илүү амархан
анхаарлаа төвлөрүүлдэг байх нэ. Дараачих нь олонгууд нь амралтын талаар. За маш олон хүмүүс хэдэн минут ажиллаад тэгээд хэдэн минут амрах нь хамгийн зохимжтой байдаг юм бэ гэдэг дээр concerned байдаг бол хүний тархины механизмын хувьд нь ultra diamond rhythm гэдэг ойлголт. Энэ олонгууд нь 90-120 минутын идэвхтэй одоо тархины оюуны ажиллагааны циклийг илэрхийлсэн тоо байдаг. Энэ тоогоор юу гэж илэрхийлэгдсэн байдаг юм бэ гэвэл хүний focus time болохоор 52 минут ажиллаад хамгийн дээд зэгтээ хүрдэг. Тэгээд энэ 52 минутаас хойш олонгууд нь тодорхой хэмжээгээр ингээ буураад явчихдаг байна. Тэгэхээр хэд удаан суугаад эхлэх юм бол угаасаа шийдвэр гаргах хэмжээлүүд илүү маанаг болоод эхэлдэг шүү дээ. Амархан томьёоч ингээ бодож чадахгүй болоод магадгүй ингээ маш буруу шийдвэр гаргах тиймэрхүү хандлага руу илүү яваад өгдөг. Тийм учраас 52 минут ажиллаад тэгээд 17 минут амрах буюу энэ 1 цагийн циклийг олон удаа давтамжтайгаар үргэлжлүүлэх нь хүн өөрийнхөө оюуны чадамжийнхаа хамгийн дээд зэгтээ ажиллах боломжтой гэж үздэг. Тэгээд хамгийн чухал зүйл болгонгууд нь энэ 17 минутын амралтынхаа үедээ бид нар юу хийгээд байдаг юм бэ гэвэл уцаа орлцдог. Тэгээд уцаа орлоод эхлэх юм бол уцаагаад анхаарал төвлөрөл авахд бол маш их хэмжээний цаг хугацааг зарцуулдаг. Хүн ер нь ингээд нэг удаа алдсан анхаарал төвлөрөлөө буцааж авахын төлөө бүхэлдээ 23 минут зарцуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр дандаа тэр 23 минутад тэр анхаарлаа буцааж авах гэж сэр байгаа бүхэл өдөр ингээд өнгөрчнө гэсэн үг. Иймээс амарч байгаа хугацаанд болж өгөх юм бол зүгээр ингээд цохоор юм шилдэг ч юм уу, аль эсвэл ингээд нуруу сунгадаг ч юм уу, зүгээр ингээд гүйрээд ингээд юм бодоод суух нь олонгууд нь хамгийн зохимжтой гэж байгаа. Тэгээд тухайн 52 минут хийсэн ажилдаа ажиллаж байгаа үед олонгууд нь тархин олонгууд нь богино хугацааны ой санамж гэдэг байдлаар тухайн мэдээллүүдийг хадгалаад тэгээд эдгээрийг урт хугацааны ой санамж руу бид нар оруулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ одоо амраа зүгээр ингээд гүйрж байгаа цаг хугацаанд бид нарын тал тухамсартай богино хугацааны ой санамжаас урт хугацааны ой санамж руу шилжүүлэх энэ ажлыг олонгууд нь хийж өгдөг. Тэгэхээр энэ ажлын үед гар утсаа ухаад өөр зүйлд ингээд сатараа допамин авчих юм бол энэ үйл ажиллагаа нь илүү саарагтаа тэгээд хамгийн гол нь ой санамж руу орж ирэхгүй байна гэсэн үг. Тийм учраас 52 минут идэвхтэй ажиллаад 17 минут зүгээр гүйрээд гадагшаа хараа суучих юм бол энэ олонгууд нь хамгийн зохимжтой бөгөөд хамгийн үр дүнтэй байх боломжтой ажил болон амралтын горин байгаа. За хамгийн сүүлийн арга болонгууд нь ice pad байгаа. Ice pad гэдэг нь олонгууд нь та бүхэн хэрвээ харж ирсэн бол гадны инфлюенсерүүд өглөөгөө хүйтэн мөстэй усанд орж эхлүүлдэг. Тэгээд ягаад мөстэй усанд орж эхлүүлдэг юм бэ гэвэл мэдээж яг хэцүү зүйлийг өглөө хийгээд явчих юм бол тэр чин толгох тэр үйл ажиллагаанууд нь илүү амархан санагддаг гэдэг утга санаа байгаадсан. Допамин болохоор хүйт усанд орохоор хамгийн ихдээ 250% ихсдэг. Тэгээд норэпинефрин гэдэг одоо анхаарал төвлөрөл бол оюуны чадамжтай маш гүнзгий хамаарлын энэ бодис хүлхэд нь 530%-аар өсдөг. Хамгийн гол нь кофе болохоор ингээд нойрыг төр хугацаанд ингээд гадагшлуулад тэгээд нэг л мэдсэн чинь ингээд фүг гэдэг ингээд нойр өршдөг шээ. Тиймэрхүү байдлаар нэг хурдан өсөд хурдан унгаадаг ийм зүйл бол биш байгаа. Хүд усанд орно гэдэг маань өөрөө хурдан өсөд тэгээд удаан ингээд gradually ингээд бууруулдаг схемийг нь олонгууд нь хийж өгч байгаа. Тийм учраас хүд усанд орно гэдэг бол маш их үр дүнтэй арга. Тэгээд өдрөө болон ингээд хүд усанд орно гэдэг чинь мэдээж маш хэцүү шттэ. Тийм болохоор заавал ингээд бүхэл бүтэн биеэр орох шаардлага бол байхгүй. Ердөө өөрийнхөө царайгаа өөрийнхөө нүрээ хүд усан нэг 30 секунд ч юм уу дүрээд рефреш хийгээд хүчих юм бол ерөөхдөө бол тухайн өдөржингөө бүтээмжтэйгээр ажиллах боломжтой болдог байх нэ. За тэгэхээр иймэрхүү аргуудыг та бүхэн маргаашаас аль эсвэл шууд одооноос хэрэгжүүлээд анхаарал төвлөрөлөө нэмэгдүүлж бүтээмжтэй өдрийг өнгөрүүлсэй гэж хүсмээр байна. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.